За одоо ээжисгээ 3 шүү. Өнөөдрийн үзэх үг ай намхан бахана. За ханзаараа эмхтэй хүн гэдгийн дээд урд нь тайрсан мод гэдэг ханз байна. Тэгэхээр ингээд тал талаас нь ингээд хавчаад жижигхэн болгоод дээд авчааруулаад байгаа юм шиг намхан гэсэн үг байна. Жишээлбэл Wo bi wo ge ge ai shi li mi. За би гэдэг чинь ASS гэсэн үг тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө ахаасаа ай намхан ши 10 лими гэдэг чинь сантиметр гэсэн үг байна. Тэгэхээр би ахаасаа 10 сантиметраар намхан. На кэшу хэн ай. За тэр нэг модны тоолох нь шүү. Кэшу хэн ай маш намхан. Сяо хайзы е нэн муу даа. Жохон хүүхэд ч нэн чадна болно боломжтой тухайн үед чадах уугүй юу гэдэг нь те нөгөө нэн хуй хоёрын хичээлийг үзсэн тийм ээ муу даав гэн за муу гэдэг нь гараараа хүрнэ гэсэн үг тэгэхээр хурчхиж чаднаа за дөө хоёр чинь левел хийх тусмаа тэр нь ч энэ нь ч гэдэр чэгээр орчуулвал илэвтэй юм байдаг гэсэн те тэгэхээр жоохон хүүхэд ч хурчиж чадхаар байна та жуэда зэжи тай айла за тэр жуэда бодогдох санагдах Тэгэхээр тэр боддгоо өөрийгөө тай айла дэндүү намхан гэж боддог. За тай идийн яв юм л төгөө заавал хэрэглэгддэг те. Тай л хоёр. Сянгчуан гаогэн сиэг. За сянгчуан өмсөхийг хүсдэг. Өндөр өсгийтэй гутлыг гаогэн сиэг гэж хэлнэ. Дараагийн жишээ. Та 虽然矮但是跑步速度非常快 За тэр 虽然但是гэдэг бүтэц тийм ээ. 虽然但是чинь хэдийгээр тэгсэн боловч гэдэг бүтэцтэй. Тэр хэдийгээр намхан боловч 跑步速度 гүйх хурдан 非常快. бүр маш их хурдан. 弟弟现在还矮 дахиад галкамд юм шиг явж байна. За 弟弟现在还矮 эрэгтэй дүү бас одоо намхан байсаар л байгаа. За хай гэдэг нь бас нэмээд буюу тэгсээр байгаа, ингэсээр байгаа гэхэлэр хай ороод байгаа тийм. Тэгэхээр намхан байсаар л байгаа боловч та жангда ханхай тэр өсөж том болохдоо маш хурдан. За хоёр дахь өдөр чи яадаг гэлээ тэгхтэй тийм ингэхтэй юм гэдгийг даа дэ гэдэг дөө гэсэн тийм. Тэгэхээр хятад хэл нь хурдан том болж байгаа, ямар гоё бичдгийн, хурдан гүйдийн, хэр гүйхтэй хурдан, бичихтэй гоё өсөж том болохдоо маш хурдан даа дэ гэдэг дөө байна шүү. За гурав дахь жишээ. Зэ ду чанг хэн ай гэнэ. За чанг гэдэг чинь ханыг хэлдэг те. За ханыг тоолдог нь дүү байна. Тэгэхээр энэ нэг хан нь хэн ай маш намхан юм байна. Wo ибу жиунэн би нэг алхаад шууд л нэн чадах юм байна. Ква гуочу. Ква гэдэг нь ингээд давах, алхах те ингээд давж гарах гэсэн. Тэгэхээр даваад явцгаж чадах юм байна гэнэ. За даалгавар эдгээр үгсийг зөв дэс дараалтанд оруулаарай. Өнөөдрийн үгс ай намхан байлаа.